За хоёр дахь боломжийг бол их сайн үүсгэж байна да. Jordan Tolbert-ийн тоглолтын анхны оноогоо цайрган дээрээс довтлж авлаа. Нэг багийн 3 дахь оноо. Эрдэнэцогт цаашаа завж руу гаргасан. Төгөлдрийн хоолны шийдэлт нь амжилттай болсон. За ингээд ихний 6 хоног дараалаад өнөөдөр 5 үзэгч фанатуудын хувьд хүлээлтэнд бас төдөлөө хүрээгүй гэж хараад байгаа тийм. Тэгээ энэ удирдаас бол түүний шийдэлтийн хувь болон багтаа үзэгч юм маш их ядралт авдаг тамирчтай байдаг. Галдан дамжуултыг өгсөн Ахмад Гилбертийн онооны салхийг хагалж Warren наашаа дамжуултыг өгсөн Дүлгөөн мөрөн дундын шийдэлт онож байна. Багийн 10 дахь оноо. Эрдэнэцогт түрүүнд нэг хоолны шийдэлтийг үүсгэсэн. Энэ удаад харин алдаж байна. 2 дахь боломжийг үүсгэсэн Сугараа. Ахмад иймэрхүү зай үлдээв шидэндээ өөртөө зай гаргаад шидсэн. Rockstar сая бол тийм ч Ахмадын яг л хийдэг үндсэн. Авчаад. За гэтэл доор Сугараа гэж багтаа юм шиг санагдав. Ялангуяа лиг ихнээс л одоо багтаа шууд өрнөлөө чиглэж шүү. Ахмад Гилберт болохгүй байх магадгүй. Warren. За хариуг нь харин тэр доор нь орж байна. Тэгэхээр Монголын дийлт бол энэ жил үзэгчдийн хувьд маш олон сонирхолтой бүгдийн сүүлийн минут эхэлж байгаа. Хоолны шийдэлт Дүлгөөн мөрөн гүйцэтгсэн. Дүлгөөн мөрний шийдэлт дахиад унж байна. Ээлжсэн 3. Warren доошоо гой дамжуулт. Багьяалтагч Эрдэнэцогт байна. За Эрдэнэцогтийн хувьд 2 тоглогч доороос таслан тавиад 2 завж руу гарч ирсэн. Эрдэнэцогтийн тоглолт болсон. Jordan Tolbert нэмж За Tolbert хин 2 Ахмад 2 болон өнгөрсөн жилийн плей-офф хоорондоо мөн ч олон дулсан да. Warren Эсэж найс багийн Батхуйг гарч ирсэн байна. Энэ бол бишрэл метал. Нэлээд зөрүүтэй тоглолт болж байгаа юм шиг боловч Сугар очоор амжилттай Warren. За энэ заслан дээр алдаа бол баахгүй. Совс бол гарч ирсэн. Тоглогчтой нэг шүү дээ. 4 тоглогч авсан байгаа энэ угаас. Түүний хувьд бол улирлын өмнөх тоглолтууд саяны 3-3-ын тэнцэн ингээд бэлтгэлжилтийн хувьд дамжуултыг алдсан. Тий. Сугар очоор доор намхан тоглогч эсрэг гарснаар 2 оноо дамжуултгүй. Warren хурдан довтлоонд. Нэг тоглогчийн хувьдаас бол хинээчүүдээс бүрэн тоглох болох шаардлагатай байгаа. Тэрийгээ ч өөрөө мэдж байгаа бах. Ямар гоё эзэмшилт вэ? Голоор явж ороод гой төгсөж байлаа. Хамгаалт цацаагаад хурдан довтлоонд орох боломж байна. Төгөлдөр гой дамжуулт. За бүр алгатаатай. Сая бол нэгэн талтсан байсан хүмүүс ингэж явах хэрэг байв уу? Шаардлагагүй л алдааг. Маш гоё хаалт явсан да. Буцаад хурдан довтлоонд төгөлдөр өөрөө бөмбөгийг аваад довтлсон довтлогоо амжилттай болж байна. Сид базрын төгөл амжилтгүй болсон. Галдан урагшаага төгөлдөр бол хурдан довтлоонд маш сайн явж байна. Дахиад төгөлдрийн 2 оноо болсон. Гонцоос дурдсан Ахмад Гилберт самраас бөмбөгийг авсан. Дахиад нөгөө хурдан довтлогоо гараад ирсэн ямар нэгэн алдаа байхгүй 2 голомжоор төгөлдөр хараадаад 6 төгөлдөр бөмбөгтэй нэг алдаад ямар гоё догчоод довтлогоо амжилттай болсон. Төгөлдрийн оноо авалтууд үргэлжилсээр байна. Маш догс. За Бодонс багийн хурдан довтлогоо бол маш амжилттай өнөөдрийн тоглолтод хэрэгжиж байна. За ингээд 40-38 гэсэн харьцаатай болсон 13. Бүсийн дүрм зөрчигдөх тунд өгсөн Майк Вильямс 3-аас амжилттай ихөө сэлэг Бодонс багийн тоглолтсон. Ой төгсгөл байлаа. 3 онооны зэрэгтэй тоглолт Jordan Tolbert бөмбөгтэй шахаад довтлсон довтлогоо амжилттай. Tolbert-ийн хувьд одоо нэг Эрдэнэцогт Дүлгөөн мөрөн сулгарсан 3 онооны шийдэлт амжилттай. Энэ тийм Маркус Казанс орж ирснээр бол энэ багийн тоглолтын систем бол тэр чигээрээ өөрөө шинжлэгдэж таарна. Ахмадын саяны дахиад Williams-ын гарт бөмбөг байна. Өөртөө зайгаатай дундын зан шийдэлт амжилттай. Оноо илүү байх нь айдад багт бол их л чухал байгаа да. Ялангуяа нэг 2-3 довтлооны зүрх тэгэл орж байгаа нэг чинь. Warren гэж энэ зав дамжуулт отойг оролт. Нэгэр явсан Jordan Tolbert-ийн стандарт. Эсэж найс багийн хувьд сэлэн Бодонс багийн 2-3 гэсэн хамгаалтыг доохондоо нэгдэж чадсан. Тулг бөмбөгтэй
Шахаад тоглосон өөрөө дөнгөж шилдэг гүйцэтгэж байна. Эхний 2 тоглохоныг дараалал цэлэг Боднос багийнхаа амжилттай болгож байна. Тэр нь тэргүүл солилцсон байдал бол бүр одоо тоог алдсан байх шүү. Ийш дараалал дээр оролцож яваад байсан. Хариуг нэгсэн 3 онооны шиг. Гой дамжуулт. Гойч төгсгөл болсон. Ахмадын гарт бөмбөг Ганбаатар түүн дээр хамгаалтыг хийж байгаа. Ахмад Гилберт яваад орсон. Алдаа салгаад тоглох амжилттай болжээ. Тэгээд алдааны асуудал хийх төгөлдөр завж руу гаргасан. Батбаяр хийх цаг нь болсон байлгүй дээ. Завжин дээрээс холон шилдэг ажиг гихтээ хэрэгтэй үед хийж байгаа. Нөгөө чараа дамжуул Ганбаатар амжилтгүй дахин самбраас авсан амжилттай дээр нь алдаатай нэг шидтийг Ганбаатар гүйцэтгэнэ. Ур тоглолтог ч гэсэн маш биерхүү өндөр тоглогч шүү дээ. За тэгээд энэ амжилттай тоглолтог харцаар биш шүү дээ тийм ээ. Гэтэ тэргүй 3000 гарахны хугацаа үлдсэн байдаг. Хэцүү байдлаас орсон яг ийм оролтыг 2 дараалаад 90 оноо 6 одоо бөмбөг тасалтыг гүйцэтгэж ирсэн. За түүний эсрэг Майк Вильямс хувийн хөгжлөж. За Эрдэнэ цогт. Энэ тоглолтыг тооцож байна. 74-67 болсон. 7 онооны зөрүү. Дахиад Эрдэнэ цогт холын шилдэг гүйцэтгсэн амжилттай болсон. Хэлгүй яах вэ? Дахиад үүнийг хийх хэрэгтэй. Ингийн тулдч тэрээр талбайд гарч ирсэн багтсан ч арт нь тоолборт байлаа. За тэгээд Jordan Tolbert Марк Уильямс мөн ороод ирээд бас шидэлт үүсгэж боломжтой. Хэд туусаг байхад холын шидэлт амжилттай болж байна. Ойлгон байгаа юм да. Сугараа амжилттай болсон. 5 гараг 18 цаг 10 минутаас Завхан Brothers баг эсрэг ээлж тоглолтой байна. Вау, Ахмад Гилберт 3 онооны зөрүүтэйгээр BCH Knights багийнхан удирдын 2 дахь ялтаа авлаа.